50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550, 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий, 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хож амьдралаа өөрчил. Арамын үзэгчтэй Синийг телевизийн үндэсний лотерей нэвтрүүлэг үндэсний лотерейгоос шууд хүрэхэд бэлэн болсон маань. Тэгэхээр энэ өдрийн дугаар маань мэдээж яг уламжлал ёсоор 4D-гээ, 6D-гээ тэгээд 120 сая төгрөгийн хожагпотын эзнийг тодруулна. Ингээд олон зүйлийг мэдээж бөмбөлгөө явж явах хооронд тоонуудаа гарч ирж явах хооронд танилцуулъя. За хамгийн эхлээд бид хамтдаа 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурыг тодруулах гэж байгаа. За 4D-гээр тоглоход танд боломж бий. Танд 3 удаагийн боломж байгаа. Хэрвээ та яг өөрийнхөө хувилбарыг энд бөглөөд 500-аас дээш төгрөгийнхөө бооцоор тавьдсан байгаа бол 5 гэсэн ихний бөмбөлөг гарч ирсэн байна. Хамгийн ихний бөмбөлөг 5 гэсэн тоотой бөмбөлөг байна. За бүгэлсэн байгаа бол танд 3 боломж байгаа. Хэрвээ 3 дугаар зэргийн хонжуураас гарч ирээг бол санаа зовлтгүй. 2 дугаар зэргийн хонжуур мөн 1 дугаар зэргийн хонжуур 2 дахь бөмбөлөг 1 5 1. За 3 дахь бөмбөлөг 3 дахь бөмбөлөг гарч ирэхэд төгсөн байгаа ах гэж бодож байна. Ер нь бол бөмбөлгүүд маань нэг 15-аас 20 секундын хооронд л гарч ирээд байгаа. За энэ бол гарч ирэх хугацаа нь жоохон өнгөрцөн байх шиг байна. За бараг л хугацаан дээр гарч ирж байгаа шиг байна да. 5-1-5. За зарим тохиолдолд нэг дахиад гараад ирдэг. Ийм тохиолдлууд байдаг. Яг адилхан тоонууд гарч ирсэн тохиолдлууд байдаг. Гэхдээ яг одоо гарч ирэх нүгээр бид нар хамтдаа харцгаая. 5-1-5. 5-1-5. 6. За эхний машин маань амжилттай 4 бөмбөлгөө гаргалаа. Бөмбөлгүүдийг та бүхэндээ бөмбөлгнүүдийн тоог та бүхэндээ дахиад нэг танилцуулъя. За хамгийн ихний бөмбөлөг нь 5, 2 дахь нь 1, 3 дахь нь 5. За хамгийн сүүлийнх нь за ингэж харуул илүү тод харагдах бах 6 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. За хэрвээ 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуур танд таараагүй бол та санаа зовлтгүй. 2 болоод 1 дугаар зэргийн хонжуур хүлээж байгаа. За ингээд бүгдөө хамтдаа яг надтай адилхан таараагүй хүмүүсээ бүгдөө хамтдаа харж байна да. За нийтдээ энэ дотор манай нэвтрүүлгийг анх удаа үзэж байгаа үндэсний лотерейгээр анх удаа тоглож байгаа хүн байх юм бол нийт 40 бөмбөлөг байгаа. Тэгээс 9 хооронд 40 бөмбөлөг. За наа ярьж байгаа нь хамгийн ихний тоо гарч ирсэн. Тоотой бөмбөлөг маань 1 гэсэн бөмбөлөг байна. 500-аас дээш төгрөгийн хичнээн ч төгрөгийн бооцоо тавьж болно. За мөн нэг удаа оролцохдоо хэдэн ч хувилбараар бас оролцож болно шүү. За дараагийнх нь тэг. 1 тэг. За одоо хэд гарч ирэх нь вэ? 1 тэг. Дараагийнх нь 6. 1 тэг 6. За хамгийн сүүлийн бөмбөлөг. Хамгийн сүүлийнх нь буюу 2 дугаар зэргийн хонжуурын хамгийн сэтгэл догдуулсан тэр тоо бол 5 байлаа. За 1 тэг 6 5. За хэрвээ та 2 дугаар зэргийн хонжуур дээр таны тоо таарсан бол таны бооцоо 1000 дахин өсгөх шүү. За харин одоо таны бооцоо 2000 дахин өсөх тэрхүү боломжийг бүгдээрээ хай. За энэ бол мэдээж 1-р зэргийн хонжуурын машиныг ажилуулж байна. 1-р зэргийн хонжуурын эзнийг тодруулах гэж байна. За 4D-гээр бол хүмүүс нэг тоглолтгүй юм шиг байна. Яа тэгэр хүмүүс 50 сая 120 сая их тоглолт юм шиг. Гэхдээ би бол 4D-д айгүй үнэнч байгаа. Яагаад гэвэл 4D бол 3 боломжийг надад олгоод байгаа байхгүй. За хамгийн ихнийх нь 4 гараад ирсэн байна. Дараагийнх нь 2. Нэвтрүүлэг маань бараг 2 сар гараа явж байгаа. За 2 сар гарангийн хугацаанд 4D бол миний тоо хараахан таараагүй байна. За 5. 4 2 5. Өнөөдөр бол нэг өндөр тоонууд гарч ирэхгүй байна.
9, 8, 7 энэ төр бол ерөөсөө харагдахгүй байна дөрөвдий дээр. За 1. За ингээд дөрөвдигийн 1-р зэргийн хонжуурын 4 тоо гарч ирлээ. 4, 2, 5, 1. Харин 2-р зэргийн хонжууроос 1 тэг 6 5. За 3-р зэргийн хонжуур дээрээс бол 5 1 5 6. За харин одоо бүгдөө хамтдаа 50 сая төгрөгийг хэн хожих нь вэ гэж. Тэгэхээр 50 сая төгрөгийг хожих арга бол их амархан. Энд нийтдээ 60 бөмбөлөг байгаа. 60 бөмбөлөгнөөс гарч ирэх дарааллынхын дагуу 6 тоо бичээд яг зөв бичих юм бол та 50 сая төгрөгтэй болно. Тэгэхдээ таны гар дээр очих нь бол арай өөр тоо байгаа шүү. За ингээд 60 бөмбөлгөө хийсэн. Үлээгээрээ манай машин үлээдээ. За 6D дээр сая 500 мянган төгрөгийн азтан тодорсныг үзэгчд маань санаж байгаа баг. Ах бол нэг бөглөөл сая 500 мянган төгрөгтэй болсон шүү дээ. За хамгийн ихнийх нь 8. Хамгийн ихнийх нь 8. Дараагийнх нь 6. Хэрвээ та 50 сая төгрөг хожихгүй таны 5 тоо дараалалсан байгаад эхний 5 эсвэл сүүлийн 5-д байвал та сая 500 мянган төгрөг хожих шүү. За уян гах маань яг тэгж сая 500 мянган төгрөг хожсон байгаа. За дараагийн бөмбөлөг 8. За эхний энэ хүү 3 бөмбөлгийг та дараалал таацсан байгаа бол одоо би та бүхэнд хараад өгье. 15 мянган төгрөгтэй. За 7 гэсэн бөмбөлөг гараад ирлээ. 7 8 6 8 7 86 87 гэдээ гараад ирлээ дээ. За дараагийнх нь 6. Өнөөдөр 6-гийн тоо айгүй олон гарч байна. Зүгээр миний анзаарснаар. За хамгийн сүүлийн бөмбөлөг. 8. 8. За хэрвээ би бүгэлсэн бол 3 удаа 8-ыг бол бараг бүглэхгүйсэн баха. За 8 6 8 7 тэгээд энэ бол бас 6 тэгээд 8. 86 87 68 гэсэн дугаарыг бичсэн хүн л өнөөдөр 50 сая төгрөгийн азтан болж байна да. За харин одоо өнөөдрийн буюу ер нь үндэсний лотерейн хамгийн өндөр хонжуур хожиж болох тэр боломжийг танд олгодог. Машиныг ажилуулах гэж байна. 42 бөмбөлөг 42-удаа орлоо. Нэгээс 42 хүртэлх тоотой бөмбөлгүүд энд байгаа. За эндээс нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. Хамгийн сүүлийн бөмбөлгийг бонус бөмбөлөг гэж бид нэрлэдэг. За хамгийн ихний бөмбөлөг 14. 120 сая төгрөг хожих боломж бол одоо 50 сая төгрөг хожихоос арай бас өөр. Юугаараа өөр гэхээр эхний гарч ирэх 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр сургуулийн таасан байх юм бол та 120 сая төгрөгийн эзэн болно шүү. За хоёр дахь бөмбөлөг гараад ирсэн байна. За дараалалаар гарч ирж байна да. 14 15. Дараагийнх нь 37. 37. За хэрвээ та энэ бөмбөлгнүүдээс 4 бөмбөлгийн яг зөв таацсан байвал эхний 6 бөмбөлгөөс 4-ийн таацсан байвал та 900 мянган төгрөг хождог. За 5 бөмбөлгийн таав шуучлаарай. 4 бөмбөлгийн таах юм бол та 20 мянган төгрөг хождог. За 4 бөмбөлөг гараад ирсэн бай. 5 дахь нь гараад ирлээ. 14, 15, 37, 16, 25. За одоо 120 сая төгрөг хожих хамгийн сүүлийн бөмбөлөг 6 дахь бөмбөлөг гарч ирэх гэж байна. 36. 6 дахь бөмбөлөг 36. За одоо бүгдээрээ хамтдаа бонус бөмбөлгөө хүлээе. 7 дахь бөмбөлөг буюу энэ өдрийн 25 дахь бөмбөлөг. За хамгийн сүүлийнх нь хэд гарч ирэх юм бэ? 22 л гараад ирэх шиг болох юм да. 22. За. Үндэсний лотерейн за 120 сая төгрөг хожих боломжтой тэр хүний тоонууд ямар тоонууд юм бэ гэдгийг 22-ыг оролцуулахгүйгээр хэллэвэл 14, 15, 37, 16, 25, 36. Ингээ бонус бөмбөлөг 22. За ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан та бүхэнд их баярлалаа. Үргэлжлүүлээ та бүхэн жудо бүхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг
Казахстан улсаас бид одоо шууд дамжуулан сигналын хүлээн авч үзэж та бүхэнд өргөж байгаа ингээд жудаага үргэлжлүүлээд хүлээн авч үзээрэй. Танд анхаарал тавьсан их баярлалаа. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий Цүхати 642 литрээр оролцсон. Урваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Сэнийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.